Hi guys. Бичлэгтэй тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээр би гачигн дээрээс харсанчлан ер нь л төрсөн өдрийнхөө wish list-ыг хийж гин. Тэгээ би сая ер нь wish list-үүдээ нэлээд бичсэн чинь надад бол жоохон материалист юм шиг санагдчихээн. Тэгээ ер нь баг 2026 оныхоо хүслийг бичсэн юм шиг санагдаад байна. Тэгээ энэ бүгд одоо ингээд сарын дараа миний гар дээр ирнэ гэдэгт бол итгэлгүй байна. Гэхдээ somehow магадгүй миний wish list-ийг биелүүлэх хүн үзэх юм бэлөө. Миний төрсөн өдөр одоо 2 сарын 21-нд болно. Тэгээ ер нь 2 сарын 21 ингээд сонсонгууд та нарт энэ дандаа л ер нь цагаан сартай тогтцдог байх та. Ер нь ойрхон яг тэр хавцаа төрсөн өдөр болдог хүмүүс ч гэсэн мэдж байгаа. Ихэвчлэн дандаа цагаан сартай нь бол давхцдаг. Тэнгүүд ер нь тийм нэг төрсөн өдөр юм шиг мэдрэмж бол төрдгөө. Айгу ховорхон тохиолдолд яг цагаан сартай давхцахгүй тийм жил байдаг. Ер нь ингээд төрсөн өдрөө яаж тэмдэглэж жоохон оршил ярих юм бол би жил болгон том ивент зохион байгуулж олон хүмүүсийг нэг дор цуглуулсан тийм төрсөн өдөр хийдгүй. Хийдэг гэж хэлнэ гэж бодож ирсэн үү? Миний хувьд бол яг жил болгон тэгж олон хүмүүсээ нэг дор цуглуулад тийм том ивент шиг тийм төрсөн өдөр бол хий гэж бол бодохгүй байгаа. 25 наснасаа хойш би яг төрсөн өдрөө ер нь бол 5 жил тутамдаа гоё dinner night хийгээд тухайн өдрөө гоё хөгжилтөөд тэ гоё тоглоом тоглох ч юм уу тэ ямар нэгэн гоё хөгжилтөх юм болоод тэгээ дараа нь одоо бар night орох бол ороод тэ ер нь л тийш тэмдэглэе гэж бол бодсон. Анх бол яг 25 наснда олон хүмүүсийг цуглуулад яг dinner night бол хийсэн. Дараа нь 30 наснаас хийсэн. Энэ жилийн төрсөн өдөр бол 35 биш учраас гэхээр та нар баг миний насыг мэдэж байна уу? Арай 35 хүрээгүй байна. Тэгэхээр энэ жилийн төрсөн өдөр бол зөвөр ер нь дараах өнгөрөх байх. Би нэг дотны нэг ганц хоёр найзтайгаа л ер нь уулзаад тэгээл ер нь гэр бүлийнхантайгаа торто хувааж идээд гоё хоол идээд ер нь тэгээл өнгөрөх байх. Ер нь авч яасан ингээд бэлгүүдээ бодохоор ихэвчлэн хүмүүсээс ер нь ерөнхий бэлгэнүүд авдаг. Одоо яг л эмэгтэй хүмүүс юу хэрэгтэй байдаг тэд нарыг л одоо ерөнхийдөө авдаг гэсэн үг. Миний төрсөн өдрийн бэлгэний wish list юм шиг эсвэл энэ оны 2026 оны миний хүсэл юм шиг тэд нарыг танилцуулъя. За нэгдүгээрт энэ бол бүр ингээд биелэх боломжтой хүсэл байгаа. Яг одоо сарын дараа миний 2 сарын 21-ний төрсөн өдрөөр биелэх боломжтой хүсэл байгаа. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа, түгээж байгаа, лайк дараа, комент бичиж байгаа, subscribe дарж байгаа, бүр та нар шалтгаалж байгаа. За та бүхнээсээ авмаар байгаа төрсөн өдрийн бэлэг маань бол хамгийн анхны миний K-usg байгаа. За K-usg гэдэг нь ойлгож байна уу? Яг YouTube-ийн subscriber чинь 1000 subscribers болонгод нэг K үсгтэй болдсон шүү дээ. За тэгэхээр би хамгийн анхны K-usg авмааргаад 2 сарын 21-ээс 21-ний өдөр тэгээ ер нь ингээд K-usg болгоныгоо бас гоё юм спешиал байлгамаараа санагдсан. Ягаад гэвэл одоо үзэж байгаа хүмүүс лайк дараад, комент бичээ, subscribe дарж байгаа энэ хүмүүс ч гэсэн яг үнэтэй цайтай цагаа надад зарцуулж байгаа учраас би ямар нэгэн байдлаар энэ хүмүүсээс ингээ баярлуулах хүсэг. Гэхдээ би бүх бичлэг болгоноороо бас ингээд ямар нэгэн юм миний бичлэгнээс аваасай гэж бол би бичлэгээ хийдэг. Одоо яг миний сонирхлын хүрээллийн хүмүүс хэрвээ би болсон бол тэр хүмүүс ямар нэгэн байдлаар ганц чултгой нэг өөртөө хэрэгтэй юм олоод авсан байгаасай гэж бол хүсдэг. За тэгээд K болгон дээр ихээр 1K, 10K, 50K, 100K угаасаа амар хол санагдчихээн. Тэгээ ийм K болгон дээр бол гоё спешиал байлгаад магадгүй giveaway комментуудаасаа гоё шалгаруулах ч юм уу би бол тэгмээр байна. Анх гэхдээ би ингээд бичлэг хийхдээ ер нь бол ямар ч надад ингээд юм үзэлт нь эсвэл subscribe нь үнэндээ одоо бүр үнэнчээр хэлэхэд нэг тийм бол чухал байгаагүй. Гэхдээ бичлэг хийгээд үзсэн чинь одоо бичлэгээ бүр ингээд постлсны дараа одоо зарим нэг бичлэг чинь мэдээж нэг views авахгүй эсвэл яг тэр бичлэг хийсний дараа subscribers нэмэгдэхгүй ч юм уу одоо тийм тохиолдол байгаа шүү дээ. Тэнгүүд жоох ингээд нэг тийм бичлэгээ ер нь хийгээд чи яадаг юм дээ. Би өөр нь яах гэж хийгээд байгаа юм бол гэл одоо нэг тийм сонин уг нь би ямар зорилготой хийж байгаа зорилго маань бол би өөрөө дотроо мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яг тэрүүхэнд эндээ тийм бодол төрд юм билээ. Тэгээ жоох юм нэг шантрах хийхгүй байх тийм сэтэл төрд юм билээ. Тэрний хажуугаар яг ингээд одоо нэг бичлэг постлонгууд шууд одоо олон views болоод их комент аваад, лайк аваад эсвэл ингээд
subscribe-ийн тоонууд нь хүртэл яг тэр бичлэг хийсний дараа огцом нэмэгдэх ч юм уу тийм тохиолдол болонгууд бүр үнэхээр ингээд урамшаад өөр илүү би юу хийж болох уу гэж бүр ингээд дотроо ингээд толгоо гашлах тийм байлээ. Өөр хэрэгтэй хүмүүс юу байж болох уу гэд тэгээд ингээд бодонгууд миний бичлэг хийж байгаа зорилго чи ер нь бол би өөрийнхөө мэдэрж байгаа одоо авсан тэр туршлага болгоныгоо хуваалцах штеп. Ингүүт ингээд яг хөө ингээд гадаад инфлюенсерүүдийн ярьж байгаа тийм бичлэгүүд бол байдаг. Гэхдээ Монгол дээр бол надад их цөөхөн байт юм шиг санагдсан. Бүр яг ингээд тогтмол өөрийнхөө хэрэглэж байгаа бүх юмудаа ингээд апдейт хийгээд байнгын одоо юм туршиж үзээ тэр болгоныгоо хүмүүст хуваалцдаг. Тэр чи яг ингээд авах гэж байгаа хүндээ бүр үнэхээр хэрэгтэй болдог. Би өөрөө ч гэсэн надад тийм бичлэг бол үнэхээр хэрэгтэй байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр бас тэр мөнгө чинь би жаргаж олдохгүй тодорхой хэмжээгээр би хүс хөдөлмөрөө зарцуулж иж би тэр мөнгө олж байгаа. Тэр мөнгөө би эргүүлээд хинт ч хэрэггүй зүгээр л одоо гадуур явж байгаа л те. За энийг авчий гэж бол би зарцуулах нь надад бол ингээ хайрын санагддаг. Би тэгтлээ бас тийм баян болоогүй байна. Би одоо тийм тэр бомтон биш. Тэр магадгүй тэр бомтон гудал зүгээр гадуур гараад хүссэн юмнуудаа зүгээр ингээл ямар ч ревю хүмүүсийн сэтгэл сонсгүйгээр авдаг байх. Гэхдээ би бол тийм хэмжээнд хүрээгүй учраас надад үнэхээр хүмүүсийн ревю маш их хэрэгтэй байдаг. Тэгээ би ингээд ревю цуглуулъя гэх тэгэнгүүт бүр яг тодорхой ингээд тийм ревю хийдэг channel, YouTube-ийн channel бол ховор. Яг уу нэг завсар зайгаар нь хүмүүс ингээд хальт нэг ревю хийдэгтэй тийм channel-ууд бол байгаа. За ингээд бодонгууд яг хүмүүст ингээд хэрэгтэй сонирхлынх нь бичлэгийг хийх гэхээр нэрээс дуучлаараа үнэхээр subscribers-ийн тоо хэрэгтэй юм шиг байна. Тийм болохоор би одооноос үнэхээр subscribe-а нэмхийг хүсэж байгаа. Та одоо ингээд бичлэг үзчихээ танд бол энэ бичлэг хэрэггүй магадгүй гэхдээ яг таны ойр хавьд ийм бичлэг хүсдэг хүмүүс тодорхой хэмжээгээр ингээд нууцхан дотроо байгаа. Тэр хүмүүс чинь нууцхан ингээл уцаа ухаал яг юмнуудынхаа ревюийг хараад за энийг би яах вэ эсвэл хайр эмгөлчт юм бол эсвэл судалж гинэ гэдэг чинь бас цаг хугацааг чинь хүртэл авдаг. Тэр одоо судалж явах цаг хугацааныхаа оронд та магадгүй өөрийнхөө хөгжүүлэх юм хийж болно шүү дээ. Тэрийг өөр нэг хүнд нь найдаад тэр хүнээсээ ревюг нь авдаг гэж бас болно. Ингээд subscribe-ийн тоо би нэмээр байгаа нэг шалтгаан нь би одоо нэг ийм бичлэг хиймээр дотроо ингээд нэг битүү хүн хүсэл байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо Улаанбаатарт би одоо Улаанбаатартай болохоор Улаанбаатар л ярьчих. Улаанбаатарт яг ийм бүтэн ингээд мейкапын бүтээгдэхүүнүүд зардаг газрууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь ингээд Cloud9, Cozy эсвэл одоо бүтэн тэр брендийн бүх будгуудыг нь зардаг тийм газрууд байдаг шүү дээ. За яг аль бие осны гэлэнгүүд одоо би өмнөх бичлэгээр хэлсэн тэр Etrabella байна, The Same байна. Өөр одоо юу аж болох вэ? За одоо ингээд яг та нарт ингээд хэлэнгүүт гоё юм жишээ орж ирж байна уу? Одоо ингээд ихтлгүүрт оронгууд те Шангрилад оронгууд яг ингээд тэр брэнд нь өөрөө бүх бүтээгдэхүүнээ зардаг тийм газрууд байдаг шүү дээ. Би яг тэр газрууд болгон дээр бүх будгийг нь бүр ингээд full makeup хийгээд одоо тэр газар нь өөрөө скин кэртэй байх юм бол тэ скин кэрийг ашиглаад дараа нь бүтэн бодолт хийсэн тийм бүр ингээд цуврал бичлэг ингээд газар болгон дээр очиж бүр хиймээр байгаа. Тэнгүүд яг тэр брендийг сонирхож байгаа хүмүүсээс байж болох байхгүй юу? Одоо Шангрилад ямар брэндүүд байна те? Улсын их дэлгүүрт ямар яг мейкапын тийм брэндүүд байна те? Тэр болгоныг очиж бүх будгийг нь ашигласан тийм бичлэг хийх. За ингэнгүүт миний одоо subscribe-ийн тоог харчаа тэр газар дуусаа нэг нүдэрээс тоож харахгүй. Тийм болохоор үнэхээр одоо гоё юм сонирхолтой бичлэг хийхэд одоо хөлс хөдөлмөр шаардсан тийм бичлэг хийхэд subscribers-ийн тоо хэрэгтэй гэдэм байна. Би зүгээр л өөрөө тэрийг бол одоо тэр газруудаар би хамтарч ажиллаад тийм бичлэг хийж байгаа ч гэсэн би тэр газруудаас ямар нэгэн одоо үн хөлс ахгүй хийх гэсэн ч тэр газрууд намайг тоохгүй. Яагаад гэвэл тэр газрууд өөрсдийн гэсэн бас баримталдаг үн цэннээс байна. Тэнгүүд зүгээр нэг YouTube эхэлж байгаа тийм хүмүүс ямар ч subscribe тоон байхгүй. Тийм хүмүүсээр бол бичлэг хийя гэд очиход бол тих гэд хүлээж авах нь бол ховрол байх гэж би бол бодож байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би өөрөө ч гэсэн тэр брендэд би ч гэсэн ийм үн цэнтэй одоо хүнд хэрэгтэй бичлэг хийдэ шүү гэдгээ батлахын тулд subscribers-ийн тоо хэрэгтэй юм шиг санагдсан. Гэтэ бас нэг юм мэдгүй байгаа нь яг хідэн subscribers-ийн тоотой болж иж хідэн катай болж иж тэр газруу тоодог юм болоо. Та нарт яг ингээд тийм газруудад ажилладаг хүмүүс байна уу? Тэгэх юм бол ингээд хідэн катай YouTube хийдэг хүн очингууд
зүгээр ингээд нааштай тик гэд хүлээж авах юм бол тэрийг хэрвээ мэдж байгаа бол надад ядаж нэг юм барагцаа хэлээд өгөөч. Тэгэх юм бол би тэр болтол ингээд шантрахгүй яг ингээд бичлэгээ хийж агаад яг тэр K-тай subscribersтай болонгуудаа би очмоор байна тэр газруудаар. Хоёр дахь миний төрсөн өдрийн бэлгийн wishlist бол Pandora-гийн бугуйчны charm байгаа. За яагаад заавал Pandora гэж те? Би жоохон ингээд оршил ярих гээд байна. Тэнгүүд та нарт жоохон юм оршил яриад ингээд жоохон уртайхан таалагдахгүй байх юм бол комментээр гоё ээлдгээр надад хэлээрээ. Тэгэх юм бол би тэрийг ч бас хүлээж аваад аль болох ингээд зохицуулахыг хичээнэ. Хитрхи ингээд урт байна гоё ингээд товчхон яриач гэх юм уу те, эсвэл гоё урт бичлэг байвал гоё сонирхолтой гоё үзэхэд ч гэсэн гоё урамтай байна гэдэг ч юм уу те. Хүнд гэхдээ ингээд иймэрхүү зүйлийг одоо таалагдахгүй байгаа эсвэл нэг шүүмжил хэлмээр байгаа юм байсан ч гэсэн аль болох хүнд гоё ийдэг хэлээрээ. Ер нь цаашдаа амьдрал ч гэсэн тийм юм хэрэгтэй шүү. За Pandora гэтэнгүүт би одоо ингээд нэг хувийн ингээд тодорхойлсон. Хувийн ингээд тодорхойлоход би бол хүйтэн суурьтай. Гэхдээ хит хүйтэн суурьтай биш, neutral toneтэй гэж гарсан. Тэнгүүд ер нь ингээд хүйтэн суурьтай хүмүүс аксессуарын тал дээр silver, цагаалт, мөнгөлөг юмнаас гадна сувдан идэл гоё тэр хүнийг бүр илүү их гэрэлтүүлээд залуу одоо тийм цог золбоотой нүдний гал нь унаагүй бүр тийм харагдуулдаг. Алтлаг идэл, манайдын идэл ер нь бол зүүж болно л доо. Гэхдээ одоо мөнгөлөг идэл бүр илүү тэр хүнийг ингээд бусдаас илүү ингээд гоё юм нэг дундаас ингээд тэр олон түмнээс бүр ингээд тийм гэрэлцэн тэгээд одоо тийм харагдуулахад тусалдаг. Тэнгүүд би ер нь бол бүх л бараг эд хэрэгслээ бүгдийн л бараг цагаалт сэлвэр болгож байгаа. Уг нь бол ингээд надад одоо яг өвлөж ирсэн алтлаг манайдлаг юмнууд бол байгаа л да. Гэхдээ тэрийг бол хадгалж байгаа зүүн. Гэхдээ яг өдөр тутамдаа бол байнгын би энэ мөнгөлөг идэллүүдийг ер нь бол зүүн гэж өөртөө бол бодсон. Яг тэр өнгөө тодорхойлуулчаад. За тэгэнгүүт за яагаад мөнгөлөг идэлгээл тэгэнгүүт угаасаа ингээд нэг хитэн ингээд мөнгөлөг идэллүүдтэй газрууд байгаа штэ. Тэгээд тэр дундаас яагаад заавал Pandora гэж тий. Яг ингээд Pandora-гийн тэр одоо бугуйч нь би бол яг ийм нэг онцгой тохиолдол болгон дээрээ charm авах тийм хүсэлтэй байгаа. Одоо ингээл нэг шивээс илгэдэг хүмүүс ч гэсэн яг нэг өөрт нь амьдралд нэг онцгой юм болонгууд нэг шивээсээ нэмээлээд штэ. Ингээд харьцуулах юм бол нэг одоо тийм юм хүсэж байна гэсэн үг. Яг л ингээд нэг амьдрал нэг тийм гоё онцгой юм болоход мартахгүй тулд charm-уудаа нэгээр нь нэмэх. Гэхдээ миний charm болгон би бол мөнгөлөг өнгөтэй байгаасай гэж бол хүсэж байгаа. Ямар нэгэн шар оруулахгүй, ямар нэгэн шар өнгийн шигтгээгүй, ямар нэгэн шар оруулахгүй бүр ингээд бүтэн мөнгөлөг өнгө. Хамгийн анхны ингээд Pandora-ийн бугуйчийг бол авсан. За тэгээ энэ жилийн хувьд бол би бол үнэхээр гоё онцгой жил гэж бол бодож байгаа. Тэнгүүд одоо би хамгийн анхны charm-аа бүр үнэхээр ингээд тусгай байлгамаар байгаа. Би одоо ингээ YouTube ихэлсэн маань хүртэл миний амьдралд ингээ том үйл явдал болж байгаа. Та нар одоо ингээ тэгээ бодож байгаад яг ямар charm надад зохихоор энэ гоё хэлээрээ за. Би бол одоо ингээ өөрийнх нь нэрэндээ бас амар дуртай. Миний нэр өөрөө Од гэсэн үг ордог. Тэнгүүд ингээ олны дунд гоё ингээ Одтай, цогтой, гэрэлцэн гоё тим хүн нь байхыг бас ингээ нэршихий хүн байхыг гоё хичээдэг. Тэгэхээр магадгүй миний анхны charm Од яг чи өөрийгөө оллоо Од минь гэсэн одоо утгатай юм шиг тий. Одоо яг чи одооноос өөрийнхөө юу хиймээр байгаа илүү их ингээд өөрийнхөө хүсэл зорилгоо ингээд ойлгож ийштэй Од минь. За 3 дахь миний төрсөн өдрийн бэлгийн wishlist бол студийн гэрэл байгаа. Студийн гэрэл гэхээр яг нөгөө юм зөвхөн ингээд спичиг хасдаг тийм гэрэл биш. Бичлэг хийдэг хүмүүст зориулсан байнгын хасдаг тийм гэрэл. Одоо би таамсахгүй ингээд зургууд өмсөж хаастай. Ийм гэрэлтэй болохыг хүсэж байгаа. Гэтэ миний нэг материалист юмнууд би бол тийм амар хит бүр ингээд олон үнэтэй юмнууд бол би бол хүсээгүй л гэж бодож байгаа өөрийгөө. За тийм гэрлийг бол үнэхээр хүсэж байна. Одоо болохоор би зүгээр юм нөө бөөрийнхий лед гэрэл тусгадаг байхгүй юу. Гэхдээ энэ бөөрийнхий лед гэрэл бүр үнэхээр ингээд харанхуй нөхцөлд бол бүр яг өдрийн гэрэл шиг бол болохдгүй. Тэгэхээр надад ямар нэгэн байдлаар ингээд гадаах нарны гэрэл баг ч гэсэн хэрэгтэй байдаг болохоор энэ чинь ингээд цаганд баригдаад идэх байхгүй юу. Яг би өдрийн цагаар хийж хэрвээ чадахгүй, амжихгүй байх юм бол тэгээл би тэр өдөр бичлэг хийж чадахгүй л гэсэн. Тэгэхээр ингээд цаг хамаарахгүй бичлэг хиймээр байгаа учраас яг тийм байнгын хасдаг тийм гэрэл, том гэрэл
хүсэж байна. 4 дахь миний төрсөн өдрийн бэлгийн wish list бол камерагаа. За тэгэхээр камер гэтэнгүүд заавал гэхдээ би энэ DJI Osmo энэ төр бол биш. Гэхдээ яг нь DJI Osmo миний зүгээр ингээ хувийн бодлоор DJI Osmo болохоор юм нөө vlog гэдэг хүмүүст илүү их тохирдсон болов уу гэж бол боддог. Яг ингээд зөвхөн өөрийгөө ингээ харуулад туршлагаа ярьдаг, илүү ингээд юм портрет төрхөө ингээ харуулдаг тийм бичлэг хийдэг хүмүүст бол надад бол яг тийм нөгөө дижитал камер илүү зохих юм шиг санагдаад байгаа. Та нар юу гэж бодож байна? Бас ингээд ийм beauty талдаа бичлэг хийдэг хүмүүсийн камернаас ямар байсан бэ? Та нар надад гоё юм санал болгоорой. Яг ямар камерууд зүгээр байдаг гэд. Би бол яг ийм дэлгэцэн ингээд өөрлөгөө бүтэн ингээ харчдаг. Сөхөөгдөөд тийм дижитал камер бол хүсэж байгаа. DJI Osmo гэхээр магадгүй ирээдүйд хэрвээ хүмүүс миний одоо daily vlog эсвэл ингээ өдөр тутамдаа ер нь байнга юу хийж байгаа тийм бичлэг үзмээр байна гэх юм бол DJI Osmo юу нь зүгээр ах л та. За дараагийн миний төрсөн өдрийн wish list бол DJI яг энгийн том хувилбар нь авахыг хүсэж байна. Энэ болохоор DJI mini mic нь штэ. Ер нь бол mini л юм бэлээ. Би тэг яг хуу минийг анх авсан шалтгаан нь бол надад бичлэг хийх нь таалагдах болов таалагдахгүй болов гэдэг тэр мэдрэмжийг би мэдгүй байсан учраас юу ч гэсэн хийгээд үзье. Тэгээ одоо юу ч гэсэн одоо хийгээд үзье. Магадгүй энэ бичлэг хийж байгаа яг энэ байдал өөрөө өөрт маань надад ингээд таалагдахгүй тийм мэдрэмж төрөөд ах юм бол би бичлэг хийхгүй ганц 2 бичлэг хийж үзчихэл за энэ миний хийх юм бол биш юм байна гэд би өнөө болж магадгүй байсан шүү дээ. Тэнгүүд би шууд ингээд өөрийгөө мэдгүй ээжээч ингээд амарлаг DJI Osmo аваад эсвэл ингээд микрофоноо хүртэл ингээд үнэтэй тэр одоо том микрофон хүртэл аваад тхийг бол хүсээгүй, тийм санхүүгийн зардал гарахыг хүсээгүй. Одоо ингээд бичлэг хийж үзээд нэг 5-6 сар өнгөрсний дараа бол би ер нь том микрофон нь зүгээр юм байна да гэсэн бодол бол орж ирж байгаа. Хүнтэй бас ингээд нэг ярьж байгаа, хүний бодол хуваалцаж байгаа, одоо яг нэг юм хэрэгжилж байгаа юмнуудынхаа туршлагатайгаа холбоотой шүү. Тиймэрхүү ингээд яриатай бичлэг бас хиймээр байгаа байхгүй юу. Тэнгүүт энэ жоохон голгодох юм шиг бол санагдаж байгаа. Тэгээ яг энэ мини загварчин бол би үнэхээр бүр ингээд хотлын фон моно бүр ингээд таг чимээгүй болгож иж хэдий ингээд noise cancellation хийж байгаа ч гэсэн энэ бол ингээд оруулаад идэв. Тэгэхээр би надад бол том микрофон би бол хүсэж байна. За хамгийн сүүлийн миний төрсөн өдрийн бэлгийн wish list бол биднийхээ ихтэй бүгдийн зүгээр нэг багц олгоцсон. Эрхийн бичиг. Хүмүүс ингээд ер нь эрхийн бичиг юм уу эсвэл ингээд яг тэр хүний юу хүсдэг, юу эдэлж хэрэгэлдэг, одоо ямар өнгөн дуртай, ямар төвтэй хүн ч юм уу те бүр ингээд тэр болгоныг та үнэхээр бүрэн бүтэн мэдж байгаа бол яг тийм нэг тодорхой бэлэг өгөөсэй гэж хүсдэг. Хэрвээ та тэр хүнийг нэг тийм мэдхгүй энэ бол нэг ерөнхийдөө нэг иймэрхүү үндэ гэсэн тийм хүндээ бэлэг авах гэж байгаа бол надад бол ер нь баг эрхийн бичиг өгсөн л зүгээр санагдаад идэг. Эрхийн бичиг юм уу эсвэл зүгээр бэлэн мөнгөний л өчгөөд. Гэтэ яг бэлэн мөнгө гэхээр жоох нэг зориулаагүй юм шиг санагдана. Яг эрхийн бичиг өгөнгөт тэр хүн чинь мэдээж тэр нэг эрхийн бичиг авах юм дотроосоо өөрийнхөө яг дуртай юм олоод авчнаа л гэж юу нь бодож байгаа. За тэгээ эрхийн бичиг дотор маань магадгүй юу байж болох вэ гэхлээр зур гой дэлгэрэнгүй гой хуваалцъя л та. За эхлээд бол маникюрын газрын хумс хийлгэх эрхийн бичиг. Би ойртоо юу нь ингээд юм аим гоё хумс хэлгмээр юм санагдаад байгаа бүр ингээд нэг стол нэрээ нөө зүүн мөрөн дээр өчтгөр угаасаа бүр ингээд хэлээд байна. Одоо чи нэг хумс хэлгчгээ. Би амьдралдаа ганцхан удаа яг ингээд юм химэл хумс хэлгжсэн. Тэр нь болохоор тухайн үед энэ нөө смарт хумс гэж юу нь гарааг байсан. Тэгэхээр нөө гел хумс би хэлгжсэн. Тэгээ надад тэр бол таалагдсан. Яагаад гэхээр миний одоо ингээд хумс болохоор хөөхөн гэж би бол боддог. Гэхдээ яг миний 7 хуруу бусад хумсуудыг миний бусад хумсууд болохоор ингээд одоо харуул ингээд тэгшхэн ургадаг. Яг тэгшхэн ингээд зөв ургадаг. 7 хуруу болохоор ургах тусмаа ингээд юу нь бол доошо чиглэлтэй ургах гад байдаг. Тэгэнгүүт хумс хэлгчих юм бол эн чинь ингээд ийм доошо чиглэлтэй харагддаг юм байлээ. Амар гоё яг бусад хумстайгаа адилхан ингээд ийм гоё тэгшхэн харагддаг юм байлээ. Тэр нь аюу таалагдчихсэн. За дараагийн эрхийн бичиг бол мэдээж гоо сайхны барайны эрхийн бичиг. Энийг бол угс хүсгүй эмэгтэй хүн бол баг байхгүй хаа. За дараа нь бол skin care, makeup зардаг дэлгүүрүүдийн эрхийн бичиг. Өөр эрхийн бичиг юу гэж болох вэ гэхээр
Та нар миний өмнөх бичлэгийг үзсэн үү? Одоо нөгөө яг 2026 онд glow up хийх төлөвлөгөөний маань нэг нь болохоор дасгал хөдөлгөөн байгаа. Тэгэхээр магадгүй надад гоё пилатесийн эрхэм бич өгөх юм бол би бол үнэхээр таатай хүлээж авна. Хамгийн сүүлийн ер нь бол ингээ өсөж байгаа юм бол энэ зүгээр гоё ингээ нэмэлтээр зүгээр хэлчихье. Би Blue-гийн hoodie авмаар байгаа. Та нар Blue гэдэг брэнд мэдгүй юм, Монгол брэнд. Энэ Blue бол ер нь ингээд юм basic хувцснууд хийдэг. Basic хувцс гэлэнгүүд чи яг л хүний өдөр тутамдаа хүн болгонд бүр заавал байх ёстой тэр хувцснуудын нэг гэсэн үг. Тийм хувцсны төрлөөр ер нь бол хувцснуудаа ингээд хийгээд байт юм шиг надад бол анзаарчихсан. Тэгэхээр ямар ч хүнд тэр хувцс угаасаа хэрэгтэй. Ямар hoodie вэ гэхээр ийм нөгөө саарал цагаан цахилгаантай, хамгийн гол нь цахилгааных нь өнгө шүү. Цагаан цахилгаантай тэр саарал hoodie яагаад. Гэтэ саарал өнгө нь бас тийм нөгөө бараан саарал биш, гоё юм гэрэлтсэн саарал өнгө байгаа. Тэр hoodie бол нэр хэний ч өдөр тутмын амьдралд бүр заавал хэрэгтэй. Ер нь хүн болгонд ямар нэгэн байдлаар нэг hoodie ер нь л байх ёстой. Зүгээр ингээл нэг хальт гэр орноосоо гарч орох тийм мэдгүй ингээд hoodie. Гэтэ одоо hoodie-н дээр тийм нэг юм янзтай хувцалж бас болдог болсон шүү дээ. Тэгэхээр ингээд тэр hoodie-г гоё ганган болгочих болно. Эсвэл нэг хальт гэр орноосоо нэг гэр оронгоо шиг нэг гарч явах хувцастай нэг өмссөн ч болно. Тийм тохиолдолд тийм царай төрхтэйг өмссөн ч болно. Бүр ингээд юм гэл цаал ингээд хувцлагтай хүртэл гоё юм hoodie хүртэл ингээд зохицуулаад хувцалж болдог болсон шүү дээ. Миний ингээд хувцсуудыг харах юм бол надад ер нь бол hoodie байхгүй. Нэг hoodie байгаа нь яг тийм усан цэгэр өнгөтэй нэг hoodie байдаг. Гэхдээ тэрний маань ханцуун дээрээ би хүүхд маань шоколад болгоод тэр нь бол ерөөс хайрлахгүй байгаа. Надад hoodie-ний нэр хамгийн чухал юм нь юм гарны эмжээр тэгээд нөгөө доотлын бас ингээд эмжээр нь надад бол айгүй чухал байдаг. Дээрээс нь hoodie-ний малхай бас чухал. Гоё юм биетэй байвал илүү тэр нөгөө hoodie-ний одоо зорилго нь ингээ гоё гарч ирдэм шиг санагддаг. Яг тэр hoodie өмсөж байгаа хүмүүсийн гоё зорилго нь бүр юм нэг гоё стрит стайлны тийм тэр гоё стил нь гарч ирдэм шиг санагддаг. За ер нь ингээд нэг иймэрхүү wish list-үүд байна. Гайг байгаа зү. Гэхдээ би ер нь тийм надад бол ингээд төрсөн өдрөөрөө олон хүнээс бэлэг авах тийм нөхцөл бол байхгүй. Яагаад тэгэхээр миний надад яг найз нөхөд гэх юм бол яг л дотны 2 3 хаан л найзууд байгаа. Тэгэхээр тэр 2 3 хаан найзуудаас ямар ингээ хэдэн сая юм бэлэг хүсэлтэй нь штэ. Би өсө хүсэхгүй тэднээс тэр маань зүгээр л надад юу мөр байгаа. Би бол тэрийг нь зүгээр л аавна. Би бол тэднээс ингээл надад заавал юм үг би угаасаа тэгж хизээж чадахгүй хүнээс бол. За тэгэл ер нь бол ингээд найз нөхөд гэж нэг хүрээлэл бол надад үнэхээр цөөхөн. Тэгээ гэр бүлийнхэн бол ус юм аваарай гэд надад бол угаасаа мөнгө өгчдөг. За нэг иймэрхүү байна. Гэхдээ би нөх хэлсэн somehow миний энэ хүсэл ингээд биелдэг юм билүү? Зүгээр 2026 онд биелжсэн ч гэсэн надад зүгээр ягаад гэвэл миний төрсөн өдөр болж байна гэдэг чинь тэр ганцхан өдөр биш ахгүй. Би тэр настайгаа нэг жилчингээ явна. Тэгэхээр би тэрний жилийнхаа хугацаанд эднэрийгээ бас гоё гүйцэлдүүлж болно шүү дээ. Одоо энэ бүх wish list-үүд зөвхөн хүнээс авмаараа wish list-үүд биш. Би өөрөө ч гэсэн энийгээ өөртөө хийж өгч болно. Миний бичлэгний зорилгыг та нар мэдэн шүү дээ. Яг эмгтэй хүн болгон одоо өөртөө юу хэрэглэж болох уу тэр болгоныгоо би хуваалцдаг. Тэр хуваалцж байгаа маань ч гэсэн нэг хүний санхүүг нь хэмнээд эсвэл нэг хүний цаг завыг нь хэмнээсэ гэж бол хүсдэг. Тийм болохоор та нар яг юуг ингэж гоё туршиж үзүүлмээр байна. Юуны тухай бас ингэ сонсомоор байна. Тэр болгоныгоо надтай чөлөөтэй хуваалцаарай. Хизээч хамаагүй гоё комментээр орж ирж байгаарэ. Би бүр бүгдийг уншдээ шүү. Надад тэр коммент болгон бүр үнэхээр гоё сонирхолтой байдаг. Гэхдээ би нөгөө хэлсэнчлэн үнэхээр би хар энергийг бол өөртөө авмааргүй байна. Хэрвээ та шүмжилмээр байгаа эсвэл өөрт чинь ямар нэг юм таалагдахгүй байвал тэрийг илдгээр зөв хэлээрээ. Илдгээр зөв хэлж чадахгүй байвал зүгээр л гуйж чимиг өнгөрөөгөөрэй. Миний бичлэгтэй хамт байсан та нартай бүгдэнд нь баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрөөрэй.